За би орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд ерөнхийдөө асуулт асуумаар байна. Ер нь бол одоо энэ сумдад шуудангийн үйл ажиллагаа маш муу байгаа. Тэгээ та бүхний тайлангаас харуулж ийн алдагдaltaй байгаа гэдэг ийм асуудал байгаа. Тэгээ орон нутгийн иргэд бол одоо баталгаатай их сурвалжаас мэдээлэл авч чадахгүй байна. Энэ дэлхийн e-commerce гэдэг худалдаанд оролцож чадахгүй байна. Орон нутагт одоо бас жижигхэн үйлдвэрлэгч нар байна шүү дээ. Органик хүнс зүгийн балаа үйлдвэрлэгчдэг захиалга аваад шуудангаар хүргэх ямарч ийм боломжгүй. За эргээд одоо энэ гадаадын том сайтуудаас худалдаа авалт хийх боломжгүй ийм нөхцөл байдалтай байгаад байгаа. Тэгэхээр түрүү одоо энэ хувийн хвшлийн төлөөлөл Монгол Infinity компани Ганбаатар гэж захирал орон нутгаач гэсэн либералчлаад өгөөч тэгвэл бид нар ормоор байна гэсэн ийм санааг илэрхийллээ гэж ойлгож байна. Та хэд хэрвээ ингээд орон нутгийг либералчлуул сумдад хурч ажиллаж чадах уу? Санхүүгийн хувьд, эдийн засгийн хувьд одоо тийм боломж байгаа юу, ашигтай ажиллаж чадах юм болов уу, хувийн компаниуд сонирхох юм болов уу гэдэг нэг ийм асуулт байна. За хоёрдугаарт түрүү бас энэ төрийн бас байгууллагын тэргүүн шарвд орж байгаа хэлж байна л да. Сумдын шуудан ямар ч одоо байр савгүй болсон, унаагүй болсон, ажилчид нь одоо цалин цав байхгүй болсон гэд ярьж байна. Тэгэхээр энэ сумд чинь энэ Монгол шуудан одоо өмнө нь одоо IPO хийхдгээс өмнө ер нь ийм өөрийн эзэмшлийн байр унаатай байсан юм уу юу? Одоо яг хідэн сум нь байртай яг хідэн ажилтан энэ орон нутагт байгаад байгаа. Энэ түрүү бас энэ танилцуулган дээр нийт одоо Монгол улсын шуудангийн солилцооны 80% бид нар хийж ийна гэж энэний хідэн хувь нь биш яг мөнгөн дүнгээр одоо хідэн хувь нь сумдад очтын болоо гэсэн ийм асуулт байна. За дараагийн асуулт нь энэ IPO 2016 онд олон нийтэд нээлттэй хувьцаа зарагдаад яг хэдэн компани аж ахуй нэгжид энэ 34% нь ямар одоо томоохон хувьцаа эзэмшигч байна уу? Ямар компани иргэд энэ 34%-ийг эзэмшдэг юм бэ гэсэн ийм асуулт байна. За тэгээд дараа нь тодруулга авъя. За хоёрдугаар микрофон нээж өгье. Ундран гүшүүний асуултанд хариулна. За ундран гүшүүний асуултанд хариулъя. За Монгол шуудан компани дээр яг өнөөдрийн байдлаар сумын төвшөнд 309 ажилтан бол ажиллаж байгаа. За байр савны хувьд бол Монгол шуудан компани 1960-аас 70 оны үед бол баригдсан одоо шуудангийн барилгуудыг одоо ашигладаг. За энэ нь бол одоогийн байдлаар нэг 200 орчим суманд бол яг өөрийн байр талбай. Тэгвэл ер нь бол ихэнх нь бол хуучирч муудсан. За ийм байдалтай бол байж байгаа. За компани одоо хувьцаа эзэмшигчийн хувьд бол нийт хөрөнгийн бирж дээр 34%-аар IPO хийж нээлттэй хувьцаат компани болсон. За 34%-аас 2024 оны 12 сарын байдлаар ард санхүүгийн нэгдэл болон түүний төлөөлөл одоо компаниуд нийтдээ 25 орчим хувийг эзэлж байгаа. Үлдсэн 9%-ийг нь бол 3380 орчим хувьцаа эзэмшиж бол хувьцаа эзэмшиж байна. Нэмэлт хариулт өгөх хувийн хвшлээс хинээс Ганбаатар. За нэгдүгээр микрофон нээж өгье. За ундран гишүүний асуултанд хариулъя. Сумын төвшөнд ашигтай байх юм уугүй юу гэж. Одоо бол яг хэвдээ мэдээч хэрэг Монгол Infinity шуудан буюу одоо нэг хуулийн этгээ сумын төвшөнд ангаараа байна гэж боломжгүй. Өөрөөр хэлбэл бид нэг тийм одоо консорциум гэж нэрлэх юм уу те 3-4-лээ нийлцэн энэ улсаа одоо нөгөө баруун зүүн хойд урд гэдэг шиг ингээ хуваацсан ийм зарчмаар явхад бол нээлттэй энэ сэдв бол өнөөдрийг хүртэл яригдж байгаа сэдв. Гарцгүй нөгөө гарц гаргалгаа нь яах гээд байгаа юм бэ? Үнэхээр энэ болох юм уу, болохгүй юм уу? Одоо эн чинь тэгээд энэ сэдвийг хүндсэн дээр хэлэхэд орон нутг руу гэдэг нэг ийм хүч тарамдсан юм их төвөгтэй болж байна. Тийм учраас одоо Монгол шуудангийн зовлонг ойлгож байна. Ягаад гэвэл эн чинь төрөөс татаас авахгүй. Өөрөлдвөл хувьчлалын он жилийн хүртэл төрөөс их бага хэмжээгээр ямар нэгэн байдлаар авч ирсэн. Тэр болвол За нэмэлт цаг өгье нэг номер. Тэгэхээр хувьчлалаас хойш одоо эн чинь тэгээд Монгол шуудан компани бас нөгөө талдаа буруу биш шүү дээ. Буруу биш шүү дээ. Эн чинь тэгээд
хувийн компани юм уу, төрийн компани юм уу? Нэг харахтай зэрэг тэ public listed компани хувьцаатай байж идэг. А нөгөө талаас нь харахаар төр байгаад идэг. Тэгсэн хэрнээ ард иргэд Монгол шууд муу байна гэдэг. Тийм учраас энэ бүх гарц гаргалгаануудыг цаасан дээр тодорхой буулгаж өгөхгүй болвол бид чинь ингээл хоорондоо толхилцоол нэг тийм утгагүй байдалд хүрэх гээд байна л гэж. А зүгээр яг сумын төвшөнд яаж ажиллах гээд байна гэхдээ зэрэг бид нар бол консорциум болоод ажиллахад билээ. Тэнд бол ашигтай байлгаж чаднаа гэж хариулах байна. За болсон хариулт. За нэмэлт авах юм да. За тодруулж асуусан Ундрмөш. За ерөнхийдөө энэ одоо Монгол улс чинь ерөнхийдөө хотоос хөдөөрөв гэж байгаа. Тэгээ орон нутагт энэ том өргөн уудам нутгаа манад амьдарч байгаа хүмүүсийн эрх ашиг маш чухал байдаг. Тэгээ мэдээж нөгөө талаас хувийн компаниуд бол ашигтай ажиллах ёстой. Тэгэхээр хэрвээ одоо энэ нийгмийн шаардлага яг тэнд байгаа хүмүүст одоо тэр хэрэгцээ шаардлагыг хангаад өгөх юм бол консорциум болоод ажиллаж болно гэж та хэлж чинь гэж би ойлголоо шүү дээ, тийм ээ. Тэгээ мэдээж энэ дээр бол хууль эрх зүйн асуудлыг бид нэр сайжруулах зайлшгүй хэрэгтэй юм байна. Одоо бол түрүүний миний яриад байгаа энэ сумын хэрэгцээ шаардлагыг Монгол шуудан үүрээд энэ ачааг нь үүрээд явж штэ. Тэгэхээр бид нар энийг яаж хамгийн зөв болох вэ гэдэг дээр ажлын хэсэг байгуулагдаад хууль эрх зүйн орчныг сайжруулад ингээд ажиллах ёстой болов гэсэн ийм л бодол санал хэлж байна. За баярлалаа.